За би та гэдэд бас энэ дандаа л олон жил парламент суусан энэ нөхдүүд байна. Энэ 2020 онд энэ баталсан 2050. За энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай гэдэг энэ хууль. За тэгээ тэрний хүрээнд одоо хэдүүлээ ингээд нэг энэ 5 жилийн төлөвлөгөө хэлцээ явж байна. Тэгээ энэ дээрээс зүгээр нэг зүйлийг хэлэхэд яг одоо бид нар энэ 5 жилийн төлөвлөгөө хэлцэж байгаа маань бид нар ардчилсан улс биш ээ. Ардсан сонгуул гэж байхгүй. Энэ хайрцгийн дунд энийг мөрдөө гисэн тийм л зүйл явж байгаа шүү дээ. Засгийн газрын хөтөлбөр, за тэр аймаг дүүргийн хурлын сонгуул гэж байхгүй. Тэр их хурлын 4 жилийн сонгуулийн циклээс өөр ийм хөтөлбөр төлөвлөгөө заавал гаргадаг ийм балаарлыг одоо ер нь болох хэрэгтэй. Тэр 20-50 ч гэсэн ер нь бол хүчингүй болох хэрэгтэй байл ш. Тэгэхээр би одоо удахгүй одоо өнөө маргаашгүй хурдлуулад энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийг хүчингүй болох зүйлийг оруулж ирье. Та гэж гисэн үнэхээр энийг буруу гэдгийг мэдж байгаа, утгагүй гэдгийг мэдж байгаа мөртлөө хөөрхийн нэгэнд гарцсан хууль юм чинь энийг ингэхээс өөр аргагүй гэл ингэ явж байгаа. Одоо ингээд энэ нэг өнгөрсөн цаг хугацаанд болсон энэ нэг балаарлуудыг энэ өнгөрсөн цаг хугацааны энэ поп шийдвэрүүдийг ингээд нэг агаарт хөөрцөн дахиад ерөөсөө энэ ардсан сонгуул ардсан улс гэж байхгүй бараг 2050 он хүртэл би удирдна гэдэг энэ балааралд нийцсэн энэ зүйлүүдийг өөрчлөхгүй бол 4 жил тутам нам болгон мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлээд мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлээд сонгуул болдог байх чинь энээс заавал зөрүүлээд доктортой байх хэрэгтэй гэдэг нэг энэ одоо социалист нийгэмд л ийм байдаг. Гэтэл социалист нийгэм Орос хятад хоёрыг хуулсан энэ хуучин 35 жилийн өмнөхөөс хангалтсан өөртөө зориулсан энэ балаарлыг одоо зогсоохгүй болохгүй. Тийм учраас энийг бол одоо би ингэж өргөн барайг хүчингүй болгоно. Тийм учраас энийг бол буцааж аваад тэр хуулийг бол энэ балаарлыг бол зогсоох ёстой гэдгийг бол хэлье. За энэ бол заавал хийх ёстой ажил шүү. Сайд нар та нараа өөрсдөө ч гэсэн бүгд мэдж байгаа. Одоо ингээд Зандан шатар дарга, за энэ Бат Эрдэнэс ахуулаа та нар ч гэсэн энэнийг өөрсдөө ингээд бодоод тэр саналыг дэмжинэ гэдэгт бол итгэлтэй байна. За хоёр дахь юм бол би энэ Зандан шатар даргаас нэг зүйл асууя. Энэ оюутлогын зээлийн хүүг бууруулах энэ оюутлагатай холбоотой асуудал маань юу болж байгаа вэ? Энд чи одоо хамгийн тулгамдсан асуудал байна шүү дээ. Одоо ингээл энэ одоо хідэн хүүн буурдгуу, хүүн нэмэгдээд байдаг, улам өрн нэмэгдээд байдаг ийм асуудлуудыг л ярьж байна. Тэгэхээр энэ оюутлагын зээлийн хүүгийн асуудал яг ямар хөө шатанд байна вэ гэдгийг бол хэлээ. Тэгээ энийг бол хэлцэх шаардлагагүй. Одоо өнөөдрийн энэ асуудлыг хэлцэх шаардлагагүй. Би тэгээ харин энийг хүчингүй болох зүйлийг өргөн барина. Тэгэхээр тэрийг одоо та бүхэн маань бас хурдан дэмжиж өгөөрэй л гэж та гэд хэлье. За нэг асуулт асуулаа. Ерхий сайд, Зандан шатар сайд хариулъя. Амгаланбаатар гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээр Амгаланбаатар гишүүний бас намынхаа либерал үзэл бодлого баримтлалд үнэнч тууштай байгаа талархаж байна. Баяр хүрж байна. Гэхдээ энэ алсын хараа бол хуучин доктортой хөгжлийн зорилт 2030 гэж байсан. Энийг дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагаас санаачлаад 2013 онд санаачлаад дэлхийн 180 гаруй улсууд хамгийн либерал эдийн засгтай улсуудаас ахуулаад бүх улсууд энэ доктортой хөгжлийн 17 зорилтыг баталж 2030 он хүртэл энэ дэлхий дахин хөлөмжийнхээ уур амьсгалын өөрчлөлт энэ нөхцөлтэй дасан зохицоод засаглаа, шинжилээ, ядуурлаа, бууруулъя, ногоо хөгжлөө дэмжиж гэдэг ингээд энэ зохис төлөвлөгөө дэлхийд даяараа батлаа явж байгаа. Тэр нь бол ямар дэглэмтэй ямар улс байхаас үл хамааран нэгдсэн үндэсний байгууллагын бүх гишүүн орнуудын хүлээс үүрэг болоод хэрэгжиж явж байгаа. Тэрийг алсын хараа 2050 болгож өөрчлөөд бас нийцүүлээ дахиад шинжилэн батлагдсан 13 онд манай батлагдсан төлөвлөгөө. Тийм учраас энэ бас хуулийн дагуу засгийн газар бол хууль биелүүлэх үүрэгтэй. Одоо буцааж болохгүй. Ягаад гэвэл хуулиараа энэ төлөвлөгөө хэрэгжиж дуусгаад 2 сарын өмнө улсын их хурл дөрвөн мэдүүлэх ёстой. 11-р сарын 1-ний дотор гэсэн үг өргөн мэдүүлсэн. За тэгээд хөгжлийн бодлого доктортой хуулийн тухай хуулиараа 1 сарын дотор хэлж батлах ёстой. За энэ хуулийг 2015 онд ардчилсан ном эрх барьж авах үед бас баталсан хууль хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийг. Энэ 5 жилийн үндсэн чиглэлтэй байна. Жилийн төлөвлөгөө баталдаг байна. Улсын төсвийг түүндээ нийцүүлнэ гэж бодох чиглэлийг бас баталсан хууль. За энэ тав улс төрийн намууд бас саналаа өгдөг ийм хуулийн заасан ийм хууль бол биелүүлэх үүрэгтэй засгийн газар.
За хоёрдугаар гол асуудал нь Онголонбаатар гишүүн бас чухал асуулт асуулаа. Оюутлахын төслийг үр ашигтай болох хамгийн чухал нөхцөл бол зээлийн хөв бууруулах асуудал. За 2 өдрийн өмнө Кейти Жексон одоо Жишин группийн захиралтай бид нар видео конференц хийж зарчмын үед протоколд гарын үсгийг зурхаар тохиролцсон. Нэгдүгээр зээлийн хүүг энэ ондоо багтааж бууруулахаар. За энэ бол одоо энэ бас энэ жилийн хамгийн сайн мэдээнүүдийн нэг. Монгол улсын зээлжих зэрэглэл сайжирсантай агаарлагын адил нэг мэдээ. Хоёрдугаарт нь бас менежментийн төлбөрийнхөө бууруулгыг, төлбөр шимтгэлийг бууруулъя гэж заасан. За ингээд менежментийн шимтгэл төлбөр энэ хоёр буухаар улс оронд ачигтай болно. Онтрэгийн асуудлыг шийдэе гэж тохирлоо. За дээр нь бусад одоо зарлуудыг бууруулах, хамтран ажиллах, шинэ чиглэл тохирох ийм асуудлуудыг манай уул уурхай үйлдвэрийн сайд, сангийн сайд бид нар бас хэлэлцээ хийж, зарчмын хувьд тохиролцоод эх 7 хоногт протокол гарын үсгийг зурхаар протокол өв хүсэг дээр Босно. За гүйцэж үгүй. дуусан болохыг бас мэдээ энэ дандаа олон муу сайн мэдээний дунд бол энийг сайн мэдээ, сайн чиг хандлага бүх салбартах жоог нэг шинж юм аа. Манай энэ зээлжих зэрэглүү сайжирсан нь бол бас өнгөрсөн хугацаанд бид Уйдам Катар давлын Ардын банкны 2 тэрбум долларын swap-ын 1 тэрбум долларыг төлж барагдуулсан гэх бол бид нар энэ бүхний үр дүнд бас зээлжих зэрэг цаанаар нөлөөлж байгаа. Ийм гадаад дотоод орчин сайн өөрчлөлтүүд гарч байгааг дуртахад баяртай байна. За энэ бүхэн маань энэ үндсэн чиглэл бодлоготойгоо суйлдаж явах хэрэгтэй. Тийм учраас Амгаланбаатар гишүүнийг бас энэ үндсэн чиглэлийг бол улсын ерөнхий нэг чиглэл гэж үзэж энтхийг Япон, Солонгос, дэлхийн бүх улсууд одоо нэг ийм үндсэн чиглэл бодлогын чиг баримжаатай байж өгч байгаа. Тийм учраас энэ Азийн хөгжлийн чиг хандлага бас энийг бас дэмжиж харин улам болсонгуй